Яа, одоо энэ харилцааныхаа уг хэллэгийг харъя. Эндээс ер нь өмнө давтагдаагүй шинээр орж ирчих үг байна уу? За, aller à la préfecture гэж байна. Préfecture гэдэг нь өөрөө одоо захиргааны байгууллага л да. Францд болохоор захиргааны байгууллага нь prefecture гэхээр яг бичиг баримт яг бодлогын асуудлаа бариад явдаг. Тамгын газар гэхээр яг үйлчлэгийн бариад явдаг нэг хоёр юм ялгаа байгаад байна. Тэгээ бодлогоо барьж байгаа бол prefecture яг улсын төрийн бодлогоо бариад хэрэгжүүлээд одоо бичиг цаасны асуудлыг шийдээд тэр гадаадын иргэдийн асуудлыг шийдээ явдаг бол prefecture гэдэг. За эндээс харъя. Уучлаарай, та надад prefecture руу явах очих замыг зааж өгөөч гэж байна те. S'il vous plaît гэдэг нь болохоор тэгж ажаам уу, болгоно уу, тэгээд өгөөч гэх. Манай монгол хэлэнд болохоор их өөрхөн хоолойнохоо өнгөөр хэлчихэд байгаа шүү дээ. За энэ ч бас бол мэдэхгүй галгаа. Энэ prefecture гэдэг дээр өмнө нь нэг зарчил байсан үг байгаа тий. За тэлгүй яах вэ? Ингээд яваа, чигээрээ яваад энэ Виктор Hugo-гийн Place талбай хүртэл чигээрээ яваарай. Prefecture яг өөдөөс чинь хараад байж байгаа гэд. Juste гэдэг нь болохоор яг таг одоо үнэн зөв төр гэсэн утгатай байгаа тий. За тэгэхээр se trouver гэхээр одоо дангаараа trouver гэвэл олох, se trouver гэхээр байх, орших гэд этхтэй адилхан хувирлт үүрэгтэй үйл үг байна. За танд талархлаа. Зүгээрээ. Je vous en prie. За дараагийн энгийн ярианд болсон чинь галтэргны буудлыг олох. Галтэргны буудлыг хайх гэнэ. За энэ trouver гэдэг нь дөнгөж сая чи хэлсэнчлэн олох гэсэн үг тий. За сайн байна уу? Би галтэргны буудлыг хайж яваа юм аа. Энд хаагур вэ? Энд хаашаа байна? Тэр хэм c'est par où? За par гэдэг нь өөрөө гэсэн үг тий. Одоо жишээ нь доржоор гэвэл par дорж гэсэн үг. Гэтэл энэ араас нь хаана гэдэг үг орохоор хаагуур болчихж байна тий. Үү гэвэл хаана, par où гэвэл хаагуур гэсэн үг болчихж байна. За өө амархан. Та чи чигээрээ яваад нэг гүүрээр гарна. За тэгээ гүүрний дараа галтэргны буудал яг дараа нь байгаа. Баруун гар талд чинь. Чи нөгөө төөрхийн аргагүй. Тэрийг харахгүй байхын аргагүй гин. За тэгэхээр энэ juste après гэхээр нөгөө гүүрээ даваад баруун гар талд чинь байгаа. Аяндаа андшгүй. За бид нар бол яг аяндаа андшгүй. Шууд илт харагдана гэж ингэж хэлээд байна те. Франц хэлэн дээр болохоор tu ne peux pas чи тэгж чадахгүй. Яаж чадахгүй гэхээр тэр галтэргны буудлыг анзаарахгүй өнгөрч алдаж чадахгүй гинэ. Яг ингээ үг бүрээр нь хэлэх юм бол тэгэхээр түүний одоо аяндаа андшгүй чинь ямар ч хүнд ойлгомжтой. Тэрийг хажуугаар ингээд харахгүй өнгөрхийн аргагүй гэсэн үг шүү. За баярлаа. Зүгээрээ. За дараа нь хар ярианд метроны буудал хайж явнаа гэн метро хайж чинь. За одоо эн чи хараа. Tu sais хийх нь орно хараа нэг хурдан хэлэхээр tu sais гэд. Метроны буудал хаана гэдэг чи мэдхүү? Энэ ла гэдэг нь болохоор тэнд гэсэн утгатай дангаараа тий. Гэхдээ ийм харилцаар анд зүгээр сул үгээр гараад ир чинь. Tu sais où est la station de métro là? Энэ хаваар метроны буудал хаана гэдгийг мэдхүү? Мэдэн штэ. Гэж тийм мэднэ шүү дээ биш мэдэн штэ. За тэрэндээ адилхан oui гэж хийх оронд гэж чинь за. T'as qu'à descendre la rue et tourner à gauche. Tu la verras direct. Чи одоо энэ descendre la rue гэдэг нь гудмаар уруудаад зүүн эргээд тэл болоо. За одоо тэр тэгээд л болоо гэдгийг их гоёор ингэж илэрхийлдэг нэг үг байна. Энэ tu n'as que гэж байгаа хгүй. Энэ ne que аатай хэлцдэг. Тэгэхээр tu n'as qu'à энэ бүр ямар ч одоо боловсонч бай, бүдүүлэгч бай, аль ч орчинд их хэрэглэгддэг юм үг байгаа шүү. Энийг бүр айгүй гоё сураарай. Така.
Такя descendre. За тэгээ энийг ингэж хэрэглэхээр одоо энэ тохиолдолд метроны буудал хаана байна гэхэд одоо ингэж чигээрэн гудамжаа уруудаал зүүн тишээ ирэхэд л болоо. Ингэхээр такя гэж хэлж шүү. Тэгэхээр энэ такя гэдгийн араас дурын өгүүлбэг авч болно. Бууз яаж хийдэм бэ? Такя маха татаад гурлаа зураад л болоо. Тэгэхээр тэр такя. Өлсөөд энэ такя faire la cuisine. Хоолоо хийгээл болоо биш үү? Тэгэхээр энэ за тэгээд ямар нэг юм хийхэд хүндрэлтэй хэрэг ажиллагаа шаарддаг вэ гэдгийг ясан махаараа мэдрээгүй хөндлөнгөөс заагаад ингээд л болоо биш үү гэж ингэж хэлэх юм бол жаахан хүний игдүү хүргэх магадлалтай. Тийм л юм бол өөрөө хийчээч гэж хэлэх магадлалтай баггүй. Тэгэхээр энийг бас хамаагүй одоо танихгүй хүний зангар мэдгүй хүнтэй тэгээ янз бүрийн орчинд бас зааварлаж байгаа юм шиг гоочилж байгаа юм шиг ингэж хэлэхэд нь бол жоохон юу шүү. Жаахан л эрсдэлтэй хүний дургу хүргэж магадгүй гэсэн. Зүгээр л одоо мэддэг чаддаг юмдаа эздийлээд ч гэдэг юм уу эсвэл зүгээр ингээд шууд хэлж байгаа тохиолдол болж байгаа юм. Хүн гоочлоод хөндлөнгөөс харахад амархан ч гэсэн яг хийхэд асуудалтай юмн дээр бол ингээл болоо ш гэх юм. Тэгэх юм бол бас юутай тий тэр харагдаж байгаа шиг амархан биш гэж магадгүй байхгүй. За тэгэхээр энэ харилцаараас ер нь бол энэ байршлаа за энэ гудамжаар уруудаа зүүн тишээ эргээд л болоо. Энэ өгүүлбэрийг авахд л ер нь баг болчихж байгаа юм да. Тийм ээ. За тэгээд cool. Ашгүй. Баярлалаа. Зүгээрээ. Yapatqua. За одоо ингээ энгийн ярианых байна. За музейн нөгөө Орсын музей явах гинэ. Уучлаарай би Парисыг үзэж яваа юм л да. Би яаж Орсын музей руу явах вэ? Prenez le RERC jusqu'à la station. Орсын музей буудал хүртэл RERC-г суучхаа. C'est juste à côté de la Seine. Яг Сена мөрний хажууд байгаа. Баярлаа гинэ. За ийм хэлэхтэй энэ дээр нэг айхтарч хэцүү юм алга да. За яг энэ дээр бол tu peux pas l'arrêter. Тэгээ аянда андшгүй байгаа гэж нэг энэ гоё өгүүлбэр байна. За тэгээ эндээс яг ингээд чигээр яваад баруун зүүн эргээд гэдэг юмнууд бол окей. За тэгээ энэ чинээс такя. Тяа ингээд энэ хоёрыг хэрэглээс орчуул застаа болчих юм шүү дээ. За одоо хэдүүлэн үргэлжлүүлээд үг хэллэгийг харъя. За чухал уулзалтын өмнөх юм стресс гинэ. Но би бүр амар цухалдаад байна ингээд бачимдаад байна. Уулзалтын төвийн хаягийг олдоггүй. Ти санаа зовоо чи олно штэ. Чи чадна штэ. Чамд газрын зураг байна уу? Байна. Гэхдээ би эн чинь нэг сайн ойлгохгүй л байна. Айгүй хэтэрхий их гудамж байна. Ятхууд өөрөө маш их гудамж байна. Хардаа чи ингээд метроны 7 номерын 7 дугаар чиглэлт гэсэн үг тий 7 номерт суугаад Place d'Italie дээр буугаад тэгээд нөгөө төв чинь яг гарахад өөдөөс чинь хараад байж байгаа. За. Би төрчүүл яах юм? Чи асуучихгүй да. Tu peux demander тий. Чи асууж болно шүү дээ. Хүмүүс энд ер нь их аятайхан хүмүүс байдгийн. Хүмүүс нь их аятайхан ааш зантай. Хэрэгтэй гэвэл над руу залгаарай. Энэ si besoin гэж байна. Besoin гэдэг нь бол хэрэгцээ шаардлага гэсэн. Ингээд хэрв чамд миний хэрэг гарвал над руу залгаарай. Тэгэхээр тэр хэрв чамд хэрэг гарвал гэдэг юм гишүүн өгүүлбэрийг нар ингээл si besoin гэж хэлчихэж байгаа. Тэгэл болоо. Баярлаа. За санааг минь амраалаа. За би явлаа. Гинэ. За энэ rassurer гэдэг нь болохоор санааг минь амраах гэсэн үг. Tu me rassures. За 5 дахь харилцаараа 6 дахь харилцаараа болохоор томоохон хотод жолоо барих гинэ. Conduite гэдэг нь одоо яг нэр үгээр орчсон маань жолоодлого гэдгээр орчсон.
За яста бачимдаад стресстэй байна. Маргааш би Лионд жолоо барих ёстой. Гэтээ санаа зовоо tu vas t'en sortir. Чи чадна штэ. За одоо энэ t'en sortir тэгээд tu vas y arriver хоёр ч нэг баян хэрэглэгддэг. За тэгээд яг харагдаж байгаа ингээд нийлээд t'en sortir гэдэг нь одоо нийлээд чадах дөнгөх энэ нөхцөл байдлаас аятайхан гарах гэсэн утгатай байгаа байхгүй юу? Сон sortir гэдэг эрг хүлэг байна. За тэр сөч нь энэ чинь ингээд чи гэдэг дээр хувирсан байгаа гэсэн үг. Tu vas t'en sortir. Хэрвээ би нэг чи биш бид гэдэг дээр байх юм бол nous allons bien nous en sortir гэд. Тэгэхээр энэ сөч нь хувраал явчихна гэсэн үг. За дараа нь tu as un GPS? GPS байгаа юу чамд? Тийм ээ. Гэхдээ арай л их замтай, машинтай гэрлэн тохиотой юм аа. Feu rouge гэдэг нь болохоор улаан гал гэсэн юм шиг байгааз. Тэгэхээр замын тохиог гэрлэн тохиог feu гэж хэлдэг шүү. За feu энд болохоор яха улаан гэдгээр нь хэлсэн байна. Бас feu tricolore гэдэг нэг гурван өнгөтэй улаан шар ногоон байдаг шүү. Ингээ гурван өнгөтэй гэдгээр нь бас хэлдэг шүү. За дараа нь аяархан л яв. Ингээд зугуухан аяархан жолоогоо бариа. Suis гинэ. За энэ болохоор хараа suis гэхээр je suis гэж байгаа юм шиг хувирсан юм шиг харагдаж байгааз. Гэтэл энэ өөрөө suivre гэд дагах, мөрдөх, дагаж явах төр гэсэн утгатай 3 дугаар группийн өгүүлэг захиран тушаах хэлбэрт хувирчихсан байна. Аяархан жолоогоо барь. Тэгээд тэг гэдэг энэ гурван өгүүлэг гуруулаа тэгээд хувирцсан байна. За тэгээд le panneau гэдэг нь одоо замын тэмдэглэгээ пайзуудыг хэлж байна. За тэгэхээр тэр замын тэмдэглэгийг нь дагаад бас бусдыг чамайг гүйцэж төрүүлэхийг гүйцэж төрүүлүүл гинэ. Өөрөөр хэлбэл өөр бусад машин чамайг гүйцэж төрүүлээд явбал явж л байг гэсэн утгаар хэлж байна. Тэр одоо энэ laisser гэдэг араас нь өгүүлбэг инфинитивээр орохоор ямар нэг юм хийлгэж орхих буюу одоо идэхгүй байдаг байхгүй. За тийм байна. За тэгснэ өгнө. Pour se garer тэгээ хаана яаж зогсох вэ? Зогсоол болох вэ? Тэ. Il y a beaucoup de parking partout en ville. Хотод хаасайгүй машины зогсоол бий. Чи хотын одоо төвөөс гадна гэсэн үг байна. Хотын төвөөс зайдуу гэх юм бол тэ төвөөс гадна зогсоол хайж бас болно. Ойлголоо. За хичээе. Зөвлөгөө өгсөнд баярлалаа гэн. За 7 дугаар харилцаараа бас юм кугон байна. Гудамж хайж байгаа. Эхний яриа, гудамж хайж байгаа, хоёр дахь яриа байханд. За Ив Пьер Семарийн гудамж хаана гэдгийг чи мэдхүү? Энд эргэх үү? Турне гэдэг нь эргүүлэх гэсэн үг байна. За базара би зурган дээр хараадах яа. Vérifier гэдэг бол шалгах, нягтлж харах, нягтлах гэсэн үг. За тэгээд тийм ээ. Би ouais, je pense qu'on l'a dépassé. Бид нар түүнийг өнгөрчихсөн юм шиг байна. Өнгөрчихөж гэж бодож байна гэн. Энэ нөгөө dépassé гэдэг чинь энэ түрүүчийн 6 дахь харилцан харин дээр гарсан те энэ dépassé гэдэг гүйц төрүүлэх гэсэн үг байна те. Гэтэл энэ чинь зам хайгаа явуулсан чинь бид нар өнгөрөө явчих чи гэж бодож байна. Үгүй элгүй дээ. Би улаан гал гин. Гэрлэн улаанаар гарчлаа штэ. Болгоомжтой байл да Пол. За одоо энэ дээр нэг юм B1-ээс эхэлж ордог нэг тийм дөрмийн юм байна. Тэгэхдээ энэ 3 настай хүнд хүүхэд ч гэсэн одоо унган хэлтэй хүүхэд бол энэгээр ярьдаг юм л да. Tu veux que гэдэг. Тэгж хүсээ юу? Гэхээр араас нь заавалгүй нэг subjunctive гэдэг цаг ордгийг. Юу төлөв ороод байгаа. Тэгэхээр торгуул төлөхийг хүсээ юу чи? Гинэ. Тэгсэн чинь уучлаарай. Би хаяг хайж байсан юм аа. За санаа зовтолгүй. Удаашруул. Хурдан хас
Жаахан удаан явъя. Тайван. On va trouver tranquillement. Тайван шиг яваад олё гин. За 8 дахь харилцаа яриа болсон чинь Pierre Marin гудамж хаана байна? Энэ дэр хүү. Байж байгаа би нөгөө юун дээр хараадахыг газрын зураг дээр хараадахыг maps гинэ. Энэ болохоор familiar харилцаа юу вэ те үг хэллэгтэй хар ярианы хэллэгтэй. Тэгэхээр байж би maps дээр хараадах яа. Maps гэдэг нь нөгөө юу гэж болж байна те нөгөө application ч юм уу юу ч үс яах вэ те. Ouais, je crois que c'était juste avant. Юу шүү. Би наадах чинь дөнгөж сая өнгөрчих шиг боллоо шүү. Золгоо. Хүүдий. Улаан галагчдаг. Гэрлэн дохоогоор гарчлаа штэ. Улаан гэрлэр гарчлаа. Энэ хараа grillé гэдэг нь болохоор хуурах хайрах гэсэн утгатай байхгүй юу? Хуурах хайрах гэдгийн араас гал гэд одоо нөгөө гэрлийн дохио орчих юм бол энэ griller le feu гэдэг чинь улаан гэрлэр гарахыг хэлж байгаа шүү. За улаанаар гарчлаа. Хүүдий улаан гэрлэр гарчлаа. Болгоомжтой байл та frère гинэ. Энэ хараа ах гэж байгаа. За энэ хоёр ах дүүс биш байж болно тий. Одоо сүүлийн үед монголчууд их бро гэж ярьдаг болчихоо. Одоо тэрнтэй л адилхан үг л дээ. Энд гэхдээ үнэхээр ийм хар ярианы үг шүү. Хизээч юм төлөвхөө ингээд байгууллагуудаар ажил төрлөө яриад амжуулаад явж байгаа ч юм уу тийм тохиолдолд ингэж frère гэж хэлэхгүй. Одоо хүүхдүүд хоорондоо ингэж залуучууд ярьдаг. Энэ нь өөрөө юм хар ярианы бүдүүлэг үг хэллэг бол биш. Тэгтээ энэ өөрөө дэндүү задгай хар ярианых гэсэн үг шүү. Одоо энэ залуучууд хоорондоо хөвшөөн гэж байгаатай л адилхан юм да одоо баг. За тэгэхээр gaffe гинэ fais gaffe энэ нь болохоор энэ fais attention болгоомжтой бай гэдгийн хар ярианы хэллэг нь. За тэгээд торгуул авмаар авахыг хүсээ юу чи? Уучлаарай би нөгөө хаяган дээр төвлөрчихсөн байлаа. Аяархан явал да олно штэ. Ямар уралдаан байгаа биш. Гинэ за ийм утгатай харилцаа яриа байна. За одоо энд болохоор зөвхөн дуудлага сонсъё бүгдээрээ харъя. Aller à la préfecture. Excusez-moi, pourriez-vous m'indiquer le chemin pour me rendre à la préfecture, s'il vous plaît? Bien sûr. Prenez la première rue à gauche, puis continuez tout droit jusqu'à la place Victor Hugo. La préfecture se trouve juste en face. Je vous remercie. Je vous en prie. Trouvez la gare. Bonjour, je cherche la gare. C'est par où? C'est facile. Tu vas tout droit. Tu passes le pont. D'accord. Et après le pont, la gare est juste après, sur la droite. Tu ne peux pas la rater. Merci. De rien. Cherchez le métro. Et tu sais où est la station de métro, là? Ouais, t'as qu'à descendre la rue et tourner à gauche. Tu la verras direct. Cool, merci. Il n'y a pas de quoi. Allez au musée d'Orsay. Pardon, je visite Paris. Comment je fais pour aller au musée d'Orsay? Prenez le RER C jusqu'à la station musée d'Orsay. C'est juste à côté de la Seine. Merci. Le stress avant un rendez-vous important. Oh non, je suis stressée, je ne trouve pas l'adresse du centre d'entretien. Ne t'inquiète pas, tu vas y arriver. Tu as le plan? Oui, mais je ne comprends pas bien, il y a trop de rues. Regarde, tu prends la ligne 7 du métro. Tu descends à la place d'Italie et le centre est juste en face de la sortie. D'accord. Et si je me perds? Tu peux demander. Les gens sont sympas ici. Et appelle-moi si besoin. Merci. Tu me rassures. J'y vais. La conduite dans une grande ville. Je suis stressée. Je dois conduire à Lyon demain. Ne t'inquiète pas. Tu vas bien t'en sortir. Tu as un GPS?
Oui, mais il y a trop de routes, de voitures, de feux rouges. Conduis doucement. Suis les panneaux et laisse les autres te dépasser. Et pour se garer, il y a des parkings partout en ville. Tu peux aussi chercher une place en dehors du centre. D'accord, je vais essayer. Merci pour tes conseils. La recherche d'une rue 1. Yves, tu sais où est la rue Pierre-Sémard? On tourne ici? Attends, je vérifie sur le plan. Ouais, je pense qu'on l'a dépassé. Oh non, j'ai passé le feu rouge. Fais attention, Paul. Tu connais une contravention? Désolé, je cherchais l'adresse. Pas de souci, ralentis. On va trouver tranquillement. La recherche d'une rue 2. C'est où la rue Pierre-Sémard? On tourne là? Attends, je regarde sur Maps. Ouais, je crois que c'était juste avant. Mince, j'ai grillé le feu. Fais gaffe, frère. Tu veux qu'on ait une amende? Désolé, j'étais concentré sur l'adresse. Va doucement, on va la trouver. C'est pas la course.